Байнгын орооны дарга байнгын орооны гишүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр нэр дэвшигчтэй хандаад нэг хоёр асуулт байна. Оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газар одоо сая огцороход итгэл хүлээлгэхгүй байх нөхцөл үүсгэхэд эргээд харахад таны дүгнэлт ямар байгаа вэ? Мэдээж хүмүүс олон талаас өөр дүгнэлтүүд хэлж байгаа бах. Та сая үгэндээ өөрөө улс төрийн байдал зөрчилтэй байна гэдэг энэ үгийг хэллээ. За би яагаад энийг асууж байна вэ гэхээр яг юунаас болоод энэ засгийн газар одоо өмнөх хамтарсан засгийн газар үргэлжлэх чадахгүй байх нөхцөл бүрдсэн гэж үүснээс та дараагийн засгийн газараа бүрдүүлэхтэй болон дараагийн засгийн газрын үйл ажиллагаанд ямар өөрчлөлтүүдийг хийх вэ? Тогтвортой засгийн газар бол хамгийн сайн засгийн газар гэж би хувьдаа үздэг. Тэгжээж ажил явдаг. Таны саяны хэлсэнчлэн эв нэгдэлтэй байх үедээ монголчууд бид байнга урагшилж ирдэг гэдэгтээ мөн санал нийлж байна. Тийм ч учраас миний хувьд бол хамтарсан засгийг дэмжиж ирсэн. Тэгэхээр яг өмнөх засгийн газараас ямар байдлаар өөрөөр ажиллаж, за ялангуяа одоо дангаараа засахлан гэсэн ийм байр суурьтай байгаа үедээ юугаараа өөр ажиллаж эв нэгдлийг хангаж ажиллах вэ гэдэг одоо асуултыг асууя. За хоёр дахь асуулт нь бол төрийн байгуулалтын байнгын хороо учир. За дараагийн засгийн газрыг бүрдүүлэхдээ засгийн газрын тэргүүний хувьд та бусад намуудыг урьж оролцуулах байр суурьтай байгаа юу? За Монгол Ардын намын баг хурлаар бол одоо гэрээгээ зөрчсөн гэдэг энэ томьёолыг одоо яагаад ч юм гаргаж ирээд одоо ардчсан намыг гаргах ийм одоо үндэслэл гаргасан. За шулуухан хэлэхэд бол олон хүний гомдол явсан байх гэж бодож байна. Тэгээ санд суудлын гомдлын асуудал, албан тушаалын гомдлын асуудал дээр дооргуул явсан байх. За тэгэхээр одоо ийм нөхцөл байдал үүсэхгүй тул та бусад жижиг намуудтай хамтрах уу? Энэ байр сууриа одоо намын удирдлагын түвшин та бүхэн ярилцсан уу? Уучлаарай. За баярлалаа, уучлаарай Батбаатар дараа бусад намуудтайгаа ардчсан намаас бусад намуудтайгаа, бусад улс төрийн намуудтайгаа одоо хамтрах ийм саналыг тавихаар удирдлагын түвшинд ярилцсан уу гэдгийг тодруулъя. Яагаад гэвэл яг энэ төрийн байгуулалтын байнгын орон дээр бид нар энэ асуудлыг ярилцах нь зүйтэй байх гэдэг үүднээс энэ байр суурийг өнөөдөр тодорхой асууя гэж бодож байна. За нэр дэвшигч Цандан Шатар хариулъя. Баярмаа гишүүнийг асуултанд дэмжээрэй. За Болрон гишүүний асуултанд хариулъя. Одоо бид арагшаа урагшаа харж ажиллах ёстой гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Улсын хурлаар өдөржин шинжээ хэлцээд гаргасан шийдвэрийг би өнөөдөр шүүж дүгнэдэг хүн биш. Улсын хурлын шийдвэрийг цэцээс өөр хүн үнэлж дүгнэдэг. Оюун эрдэнийн засгийн газрын талаар бол хангалттай сайн ажиллаж олон мега төслүүдийг урагшлуулах, хамтарсан засгийн газраас одоо төмөр зам, дэд бүтцийн чиглэл, мега төслүүдийн чиглэлээр ажлуудаа урагшлуулж авилгатай тэмцэх, үндэсний баялагын сангийн хуулийг амьдруулах талаар бол богино хугацаанд үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа. Ийм учраас хувь хүний хувьд бол би оюун эрдэнэ засгийн газрыг сайн ажилласан гэж дүгнж байгаа. Энэ цаашдаа ч гэсэн энэ ажлууд үргэлжлэх ёстой гэж бодож байгаа сайн ажлууд бол. За энэ улсын хурд суудалтай улс төрийн намуудтай ярилцсан уу гэж ярилцаагүй. Үндсэн хуулийн дагуу үндсэн хуулийн 39-ийн 3 дагуу ерөнхий сайдын асуудлыг ярьдаг. Би томилогдоогүй, сонгогдоогүй байгаа учраас тийм ярих болцоогүй. Хэрв улсын хурлаар сонгогдож итгэл хүлээл гэж томилогдох юм бол улсын хурд суудалтай намуудтайгаа хамтын ажиллагааны талаар ярилцсанаа. Тэр ярилцах хэрэг үүснэ. Ярилцахгүйгаа бас шийднэ. Тэгвэл нэг хатуу юм бол Монгол улсын эрхчлэгийн төлөө альва төсөл дээр заавал засгийн газарт орсноороо ч хамтрд юм биш. Нийт Монгол улсын эрхчлэгийн төлөө ажиллана гэж тангар хүргэсэн нийт улсын их хурлын гишүүд, намын бүлгүүд, намууд Монгол улсад хэрэгтэй сайн зүйлийн төлөө нэгдэж хамтарч ажиллах ёстой. Буруу зүйлийг шүмжилж явах ёстой. Ийм учраас хамтын ажиллагаа гэдэг бол их өлөө өргөн утгатай ойлголт гэж би ойлгож байгаа. Ийм учраас Монгол улсын эрхчлэгийн төлөө бол хинтээ ч хамтарч ажиллана. Монгол улсын эрхчлэгийн эсрэг бол одоо хинтээ ч гэсэн бид эсрэг үг дуугарч тэмцэх ёстой ийм үүрэгтэй ажиллаа гэж би ойлгож байгаа. За Болрон гишүүн нэмэлт 1 минут. За сая асуултанд зөв тодруулга авъя.
нэр дэвшигчээс та түрүү үгэндээ улс төрийн байдал зөрчилтэй байна гэдэг энэ үгийг хэлсэн учраас би эхний асуултыг асуусан юм а. Яагаад тэгэж үзэж байна вэ? Та яагаад тэр үгийг ашиглаваа гэдгийг тодруулъя. За Цандан Шатар нэр дэвшигч хариулъя. За өмнөх асуултуудад бол улс төрийн нөхцөл байдал зөрчилдөөнтэй, эдийн засгийн байдал хүндрэлтэй байна гэсэн. Ер нь дэлхийн нийтийн улс төрийн нөхцөл байдал ч гэсэн зөрчилдөөнтэй, геополитикийн нөхцөл байдал ч гэсэн хуваагдмал, тарифын дан, худалдааны дан болж үргэлжилсэн юм зөрчилдөөнтэй дэлхийн гадаад дотоод нөхцөл байдал байна гэдгийг онцолсон. За өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал ч гэсэн засгийн газар огторж байна гэдэг маань бол докторгүй байдал зөрчилдөөн байгаагийн илэрлээ гэж би бодож байна. За Пүрүдэр жигшин асуулт асууя.